Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За, яадын сувгийг шимтэн үздэг төвчээртэй хүлээдэг та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлж байна. Өнөөдөр ярьж өгөх кино нь 2024 онд гарсан Wolf Tiger Rabbit хэмээх урд хөршүүдийн маань бүтээсэн онц сонирхолтой киногаа юм. За тэгээд дардаг юм дарсан бол кино руугаа шуу шаагаад орцгоё. Харин дараагийн хэдийг гэрийнхнүүдийг цөм өшгөлж ороод даруулах болно шүү. Хаашаас. За тэгэхээр let's go. Хой. Тий. Чи талж байгаад хараад байхгүй. Description хэсэгт байрлах линк дээр дарж яадын сувгийн албан ёсны Telegram сувагт нэгдэх манустайгаа илүү ойр байх боломж байгаа шүү. За юу. Манус нь тэндээс хардаа хэд хэдэн бичлэгээ нууцаар оруулнаа. Бас болоогүй киноныхоо талаарх сонирхолтой мэдээлэл болон оддын бүс бүрний талаар ярилцах учраас нэгдсэн байхад гэмгүй шүү. Окей. Шоронгоос дөнгөж гарсан залуу амиа хорлохоор галт тэрэгний зам дээр зогсож вагон ирэхийг хүлээж байгаад яг мөргүүлж өгж байгаа болохнүүдээ хүүрчин өгөхөл байсан бол шоронд орох юм өгдөггүй юм уу өнтер гэж бодож итэл зам дээр эвдээд дээгүүрээ галт тэрэг өнгөрөхийг харангаа өнгөрсөн бүхний эргэцүүлэн бодож өөрийгөө амьд байгааг дахин мэдэрч илэрнэ. Ямар сони юм бэ? Манайд бол бүхнийг шинээр эхлэх гэвэл бүгд эхийн умаа хадны голоор мөлхөж гарддаг шүү дээ. За тэр ч яхав. Тэрнийг ийн хэвдэж байтал Жао гэх залуу тэрэн дээр ирээд "Цүй далуу" гэж нэрээр нь дуудахад залуу гайхан харж "Хэмбэ хөө. Би өөрийг шин таних хөлөө юу вэ? Хоёулаа Facebook найз уу?" гэж асуухт нь өөдөөс нь нэг эмэгтэй зургийг үзүүлээд "Чи тань үсттэй. Олоод өг. Чамтай хамт л өвөр хийдэг байсан." Гэт тэрэнд мөнгө сар байгаад үлдсний нэмэгтэйг олсны дараа өгнө. Эхлээд юу ч байсан өрхөн дээр зогсож нэг твтэл идчихэд хөдлөйгээд хоол идэж байхад "Далуу чи наад эмэгтэйгээр яах гэж байгаа юм бэ өгш. Чи хий? Ханаас ирсэн? Аль нутгийн хэний хүүхдийн?" гэж асуувал "Чамд ямар хамаатай юм бэ?" л гэж байна. Тэгэхээр Далуу босоод баас хүрээтэй. "Хэд хорглоо хайчаад ирээ да" гэж худлаа хэлээд галтагоор орж ганжин аваад цонхоор гараа зүгтаах чимээнээр Жао араас нь гарсан ч нөгөө мөн охой санаатай сонцсон тарихтай Далуу ч ганжингаа бариад отчихсэн байгаа юм. Ингээд хөөрхий залуу хэд сайн ганжиндж аваад машины нунаа зүгтнаа. Зүгтахтаа бас хүн чанартай муу шивэрчээ. Машинд байсан чемдааны нүлтэйгээд явцсан байгаа юм. Үзэгдэл солигдож 5 жилийн өмнөхийг харуулнаа. 5 жилийн өмнө мань Далуу Бэстэтиг хамт шөнийн цэнгэний газар ажиллуулж түүнээсээ хувь эзэмшиж мөнгө олохын хажуугаар шороо малтаад чулуу хожоод 200 саяын эзэн болоорой гэдэг лайваар ловер хийж хэдэн малаа маллоо хөөрхөн мөнгө олчихдаг байж. Тэрний гайтай өдөр нь жолооч нь манай тентхийн худгийн мис гээд нэг янзаг авч ирсэн. "Та уулзаад үзгэхэд хүүн аав та намайг ахаад ээжтэй болох гээд байгаа юм уу? Жаахан том мөнтэй ээжтэй болъё л доо би мөн минь барин шүү" тэргээл. Далууч ажлынхаа гадаа ирж хүүхнийг хараад л шууд л хөлийн том уруутай чадсуу эрэхтэн босч хүүгээ гадаа тогложээ гэж үлдээгээд өөрөө нааж могоогоо халуун чигтэй гараж руу оруулахаар ажлын өрөө рүү орноо. Ажил явдал сайхан болж өнгөрч хэдэн илүүдлээсээ гаргаж чад ирэх хооронд цагаан прогонтой хүний наймаачид хүүг нь хулгайлаад аваад явчихсан байхан тэр. Өөрхий хүүгээ алдсан эцэг хүн байж одоо өрөө дүрс шилж байна. Далуу дошин дээр ирээд өмнө нь хүүгийг хайхад тусалж байсан хүүхдээ алдсан эцэг эхчүүдийн группийн админтай уулзаад зураг тавихад тэрэнд нэг ам зураг өгөөд "Энэ хүн бол хүний наймаачин. Энэ стагийн талаар өөр ямар ч мэдээлэл олдоогүй. Гэхдээ Күнчонд байгаа" гэсэн шүүм сонссон. Маргааш манай группийнхэн тийшээ явна гэд тэрэнд бас хамт явахыг санал болгоно. Далууч "За тэгж яагаад яри" гэсээр хуучин ажил дээр ирж найзуудтайгаа уулзаж Жаогийн зургийг үзүүлээд байсан хүүхнийг асуухад найз нь "Лихо надад маш их өртөө. Манай баян үйлчлүүлэгчтэй ууж сууж байгаад архины шидээр толгойг нь мялаагаад гавлын ясыг хэмхлээд аяжсан. Энэ асуудлыг зохицуулах гэж би 200 мянгаыг өгсөн. Одоо өрөө дарах гээд хаашаач явж чадахгүй жорлоо угааж байгаа." Залуу Лихонтой уулзахад "Чи надад өртөө. Миний мөнгийг буцааж өг. Чи надад өргөө байсан бол би энд байхгүй байх байсан юм" гэхэд Далуу "30 цаасан дээр өглөө юу?
Юу ч байсан эхлээд чиний өрийг тэглэе. Гэснээр манай хоёр нэг баян залууг гулган түрүү булчирхаан булчингийн чангарал тайлна гэж өргөтөж авчраад яг нүцгэлээд эхлэхийн даван дээр даалуу сүх зургийн аппарат барьж орж ирээл зургаар нь сүрдүүлж байгаад ах дүүгээс 400 мянгаыг салгаж чаддаг. Ингээд мөнгөтэй болсон болохоор хамгийн түрүүнд найздаа мөнгө өгч Ли Хүнийг боолын хөдөлмөрөөс чөлөөлж чаддаг. Жао явсаар Ли Хүнийг өөрөө олж ирээд ярилцах гээд байжсэн. Гаднаас даалуу далжганд савсганж орж ирээл мөчөө санжуулан гаалтсан баг үстэй. Ингээд барахгүйгээ мэдээд байдалж арай намжиж Жао эмэгтэйгээс "Лүү юунаа чи тань нүстэй" гэхэд "Лүү хүн үгүй би ёстой тийм хүн танихгүй юм байна. Одоо эндээс зуа гэсэн чинь Жао чиний бүтэн нэр Ли Хүнийн Лачун нутгийн бүш маань 3 жилийн өмнө энд ирсэн. 7 жилийн өмнө гээд яриагаа цааш үргэлжлүүлэхэд Ли Хүн ямар нэг зүйлийг нууж байгаа бололтой залуугийн амыг таглаад "За дугаалгаач тий. Юу хүсэж байгаа бөөсвэ" гэвэл чи надад Лүү Юнаныг олж өгөөч. Хэрв тэгж чадвал энэ мөнгө чинийх. Эд бодол мөнгө гаргаж ирээ ширээн дээр тавихтаа зэрэгцэн дайрамдуулсан баян ах компанийнхаа хэдэн security нараа дагуулж ирээл хөөрхий мөнгө ховоож аваагүй байсан юм уу гэд залуустаа бүгдийг алах тушаал өгөхөд манай хоёр зүгтж Жаог тэнд нүлдэн. Маргааш нь өрнөөсөө гарсан Ли Хүн нутаг буцахаар шийдэж даалууд дагдан хүүхдүүдэд алдсан хүмүүсийг хамт автуусан суугаад Күнчөн рүү явна. Замдаа хэсэг амархаар хоолны газар зогсоход Жао тэднийг олоод ирнэ. Шууд л Ли Хүн дээр ирээд Лүү Юнаныг олох туслаад энэ мөнгөөр амьдралаа шийд. Миний дөө. Гэд 40k гаргаж ирээл чи энэ мөнгөийг тэрнийг олоогүй ч авна олчвол нуглаад өгье. Гэхэд хүүхэн олчвол цог өг. Гэд үнэ нэмсэн ч залуу шалжганалгүй саналын зөвшөөрснөөр тэр 3 хамт явхаар болно. Олны газраас гарахын өмнө Даалу группийн админийг гүүрэн дээрээс үсрэх гэж байхыг хараад "Хүү яа чи яагаад байгаа юм бэ? Ууц юм уу?" Гэхэд админ "Найзаа тэд миний хүүг олсон гин. Хүү маань өгчгэж" гэж хэлээд гүүрэн дээрээс үсэрч амиа хорлноо. Жао хурд ирэхин газраас холдёод ихгүй бол цагдаа нар ирээд байн цагдаагийн элцтэй дуудатлаа болно. Тийм завч байхгүй цагдаа цагийн найз гээд машиндаа суугаад хөдлөх гэсэн чинь астаггүй. Шууд л машина үлдээгээ замын унаанд тагдаж нэгэн жижигхэн замын төв дээрээ Жао түрээсийн машин хайхаар явахт нь Даалуу түүний бөхсөн бие харагдхаа боловгүй юу Ли Хүнийг цаацтаагаас ч мөрч би машин олоод ирээ гэсэн Ли Хүн юу хуцаад байгаа юм бэ? Би явахгүй ажиллаа дуусгаад үлдэгдэл мөнгө авчиж явна гэж хэлээ зөрүүлэхэд нь манер би чамайг авч явна. Тэр очиж чамд мөнгө чи өгнө гэж бодож байна. Үгүй л байхгүй. Над итгэхгүй биш танихгүй хүнд итгэж чи ямар гомдмоор юм бэ? За юу ч байсан би машин олоод ирээ. Гэт нутгийн индиануудын машиныг хулгай цогтож хэд тойрч угаад нөхөн дунаад баригдана. Харин Жао Ли Хүн машинтай ирж аваад явж байтал хүүхэнгүй буц мөнгө төлж тэрийг авъя гэсэн Жао нөө би тэрийг авахын тулд мөнгө өгөхгүй. Тэр надад хамаагүй. Хэрэг тарихаас цаашгүй агаа байл. Гэтэл Ли Хүн тэрний өөрт нөгсөн мөнгийг гаргаж ирээд тэрнийг мөнгөөр зодоод буц хэрвээ буцахгүй бол би явахгүй шүү гэж эмэгтэй хүний алдар таран шингийн зах зуухаас нь тэрэнд мэдрүүлэхэд Жао шахалтанд орж буцаад Даалууг авахар болно. Манай хүн тэнд гараа гавлуулчихсан тамхи татаад ахнарт Даалууг нь зааж өгөөд ингэж тоглодгүй штэ ахнараа гэд дундаа орчихсон зогсож яадаг үст. Жао машины эзэн ах хүү дээр ирээд та эндхий овгорно. Хоёулаа эндээ тохирч. Энэ 40 мянгаыг аваа салцгаая гэвэл ах хүү. Гүй нэмж өг. Тэгэхгүй цагдаа дууд. Гэснээр Жао ахад нэмж мөнгө өгөөд ахын жинхэнэ мөнгөөр зодоод Даалуу дуракийг аваад тэндээс явах болно. Замдаа явж байсан чинь гэнт Ли Хүн машина зогсоо. Би мөнгөгүй болсон юм чи хаашаач явахгүй. Чи надад дахиад мөнгө өг. Гэсэнд Жао за шаал да бадма чи өөрөө мөнгөөр энэ мулзангаа авъя гэхэд нь би бүр мөнгө нэмж өгөөд авсан биз дээ. Гэхэд гоо тэглээгээд яадаг юм. Гэснээр тоохгүй эсрэг зүг алхахаар нь Даалуу машинаасаа гарч ирээд юу гэнч ойлгоогүй. Гөө чи манай крашиг яаж байгаа юм бэ гэж зодолтоод илгийн юм болж эцэст нь зорьсон газараа очиод мөнгөний өгнө гэж байж машиндаа суулгаад цааш хөдлөх болно. Манай гурав эзгүй зэлүүд газраар тавхисаар хуучин тосгон байх ёстой нэг газар ирсэн чинь нэг мө машины сэгнээс өөр юмгүй газар ирсэн болохоор газрын зургаа сайтар нягтлаад цааш явна. Энэ хооронд манай хоёр залуу хөөхөн дотносчихсон. Жолоогоо ээлжиж мушгаал газрын зургаа эвдэхэн аргагүй харж тамхиа хувааж татчих явсаар ахаал нөгөө төмрийн сэг дээр хүрээд ирэх нь тэр. Даалуу өдөржин ингэж яваад эндээ ингэж гацаад байх юм бол би удахгүй ангаж цангаж өгөх юм байна шүү. Гэсэнд Жао одоор л хүлээж өгөөд одоор баримж аавъя да. Тэгээд эндээс арилъя гэхэд санаатай Даалуу юмыг яаж мэдэх вэ гэд шээсээ хүртэл ундааны савнд салдаалж авах жишээний. Тэгсэн удалгүй нэг хүчтэй улаан шороогоор шуурч байснаа гинтхэн хаанаас ч нэг туулаа машины хамар дээр гараад ирнэ.
цангасан манай хоёр залуу туулайг бушуухан барьж аваад хоорондоо туулайн цус түүхийгээр нь уух сайн гэсэн штэ гэд түрүү булчирхаа үйл ажиллагааг дэмждэг гэл нэг тийм зүрхийн бас түүхийгээр нь залгих сайн толгойг нь хууглаж ханж идэв энтер гэл тагнаг нь Ли Хүнд өгийн уран болно энтер гэд Ли Хүнийг гэдэс цус гаргах төмпөө амаад ир гэсэн чинь эмэгтэй гарч ирээ тэр хоёроос туулай булааж аваад энэ хөхөл юм байна гэж хэлээд машин руу аваад орчноо. Ангад цангасан хоёр ингээд үхэх юм байна л да гэсэн шүү юм бодоод болохгүй л нэгийг саах уу гэж ярьж байхад Ли Хүн ундааны саваар сүү барьчихсан гарч ирээд энэ туулай сүү сайтай байна. Олон золзохтой байх гэд туулайг явуулж нөгөө хоёрт сүү өгнө. Ингээд үүрээр манай гурав хөдөлж ахин шөнө болтол давхсараа агаарлаж явсан хэдэн моточдтой таарч ам гарваа. Тэдэнтэй хамт Пижүний бүглөө мултал суухдаа даалуу жаавууд хайж байгаа хүнийхээ зургийг үзүүлээд энэстэг олчвол хүүгийнхээ зургийг гаргана. Чи харж байсан уу? Гэхэд үгүй. Гэхдээ мань чинь тогтоогод авч. Ингээд тэрнээс Ли Хүнтэй анх яаж танилцж байсныг нь асуув. 5 жилийн өмнө Ли Хүн даалуу хүүгээ хайж байхад цуглаан дээр анх харж байжээ. Даалуу өрөөндөө хүүгийнхээ зарыг болдөө сууж байхад Ли Хүн гаднаас орж ирээд юу ч хэллэггүй зогсоход нь би чиний юу хүсэж байгааг маш сайн мэдж байна. 0 орж муужгаа угаачаад гараад гэж хэлэхэд нь Ли Хүн 0 орохдоо зэрэгцэн хулгайч нар тэрнийг хүүгээ олсон хүнд их мөнгө өгнө гэж зарласан болохоор шагналын мөнгөний дээр нь тэр орж ирээд дайрахад ашгүй гаднаас жолооч нь орж ирснээр хулгайч нар зөвхтөж даалуу Ли Хүнийг тэдний нэг гэж бодоод новшигтэй гэд 0-ийн өрөөнийхөө хаалгыг нээхэд тэр судсан ханчихсан байж. Ингээд цагдаа шүүх эмнэлэг домлогуулахад цагдаа нар энэ хүүхэн тэр хулгайч нартай хамаагүй гэдгийг хэлээд харин ухаарсан Ли Хүн тэрнээс мөнгө олох аргыг сурахаар хажууд нь үлдсэн энэ байж. Ингээд маргааш нь тэд хөдөлж моточлоор зам заалгаж аваад арай гэж күнчөөнд ирээд Ли Хүн жаавд Лу Юнаныг олж өгнө. Тэр хоёр хуучин танил байсан бол та. Нөгөө итгэж чинь Ли Хүнийг харснаа хөө өгчөж халдвар сараа тэмшиг байсан хөнгөрцөн байж тээ. Хали наашаасоо энэ харда чиний идэх дуртай хоолнууд байна. Гэхэд гарын харсан гал саалтын сарвонууд байдгүй. Үшээ. Чи чинь наад хуруугаараа яачаа вэ? Гэсэн. Ингэж байж л өрөө дараа цайхан амьдэрч штэ гэж хэлэхэд Ли Хүн тэмдээ чамд бол амьдэрч л боожгоогүй байсан чамаагүй. Хүүхд таана байна. Хүүхдийг хэн зарсан юм гэд учир битүүлэг зүйл ярьж байхад нь хоёр талаас нь жав даалуу хоёр гарч ирээд тэрнийг барьж аваад пойлтоход 16 хуруут за явж охин олцгоё гэхин сонсоод даалуу хашаат юм байгаа үстэй. Юу болоод байх вэ гэсэн манай хөөрхөн Ли Хүн энэ залуутай багасаа үерхэж 7 жилийн өмнө хүүхэдтэй болж үйж. Тэгсэн мань Лу Юнан хүний 8 ачин болж тараад охиноо тэрнээс булааж авч зарсан байгаа юм. Тэгэл мань эмэгтэй энэ олон жил охиноо буцааж худалдаж авахын тулд мөнгөний араас өхөө хатан хуруу хумсаа хугасан байж яваад байсан ийм учиртайж. Энэ бүхнийг мэдсэн даалуу бүр шок. Ли Хүн дээр ирээд гүчний бэлгийн зохирч юм уу? Яаж ийм юм тоодог вэ? Хүн өчнөө жил хайраа илчиж байхад тоогоогүй юм биш. Надаас бас яаж энэ бүхнийг нууж чадж байна гэд гоншгоход жаа. Ли Хүнаас чи тэгээд 7 жил уулзааг охин яаж таних юм бэ? Гэхэд охин маань шилэн үзүүн дээр навчиг мингтэй тэрүүгээр нь танд даал гэж байна. Жаа Лу Юнанд чиний босс чинь сахалт үзтээ. Намайг уулзвал. Үгүй бол чамайг нэг бүхэл юм болгож орхих шүү. Гэснээр тэрнийг голдоо амгчиж хэлээд сахалттай уулзуулахар болно. Аста юм баахан өртөөчилж хүн айгаа жоргоожны үлгэр шиг юм болоод байгаа юм бэ ч тоо. Ингээд сахалт гэх итгэдийн ажилуулдаг баарны гадаа ирээд даалуу Ли Хүн хоёр машиндаа үлдэж жаа нөгөө хулгайчийн хамт дотогшороод сахалтын царийг хараад юун танилцтай блэ хаана харлаа гэд бодоод байсан даалуугийн өөрт нь харуулж байсан ам зураг яг шааж идэх юм да. Тэгсэн сахалт тэрний царийг анхааралтай хараад чи бараа авахаар ирээгүй байна. Юу хүсээд байгаа юм. Гэхэд чи над өртөө бас манай нэгнээс чамайг хайж байгаа гэж хэлээд өрөөний хаалгыг хааж угаад чинхэн малын бой болгондоо байдлыг бүснийг мэдээд сахалт зугатаж яваад гадаа тамхил зогсох даалуугийн хажуугаар нь өнгөрөөд машиндаа суухад хайж байсан хүн мөн болохыг харсан даалуу эргэл зохицуулгүй машиныхын шилийг цөм шааж жийж орж ирэл бариад авт юм үсттэй. Ингээд жаа Ли Хүн амлсан ёсоор мөнгөний нөгөөд экс сулгайч нөхрийг нь дуудаж хүүхдийг нь олоход тусал хэрв тэрэнд гараа хүргэх юм бол би чамайг энэ сахалтад тушаад эсвэл Монгол руу цөлж өвлийнх нь агаараар уушгийг чинь дэлбэлж алаа шүү. Ингэж хэлээд явуулаад манай хоёр өөрсдөө сахалтыг аваад эзэнгүү газар эрүү шүүлт явуулахаар ирэнтэй. Даалуу бадхан шахаж шилбэний үснээс нь сулгаач тамлахад сахалт би хөөхөж шүүрч явсан ч танаа дошоор шүүрээ хийж яваагүй. Би хулгайлаагүй. Гэхдээ даалуугийн уур нь хурч алчил да мó баасыг гэд дайрахт нь жаа зогсоогоод тэр үнэ хэлж гин. Гэд өөрөө сахалт дээр очиод чиний өөчи эзэн жин одоо хаана вэ? Гэхэд би анхаас өрөх тусгаарлаад удаж штэ. Тэр намайг олон танигдсан атаархаад өгчих гээд байсан юм. Сайн биз дээ.
Хүнд итгэл сураагүй хүн хардаал муу муухайгийн төлөг хийж иж деважинд очино гэдэгт итгэдэг. Чи тэрнийг жүүрээ тосгоноос олох багт. Тэнд хаасаагүй тэдний хүмүүс байдаг. Би яг сүлд ах ганц хүүдээ ихнэр хайж байгаа гэхэд нь хэдэн хүүхэн хулгайлж уулзуулсан ч таалагдаагүй. Гэж хэлэхдээ жаа даалууг усанд явуулаад явсан ойгуун сахалтыг сулж тамхи өгөөд сахалта. Чи хэдэн хүүхэд хулгайлсан бэ? Гэхэд би хүүхэд тоолдгүй мөнгө л тоолдог гэж шүү. Тэгэхээр тэгвэл чиний нүдэн дээр өгч байсан хүүхэд байгаа юу? Гэж хэлээд хүүгийнхээ зургийг үзүүлэхэд таньсан сахалт жишимчгүй энэ үс юм уу? Танай ихнэр яагаад дахиад хүүхэд өрүүлэх юм бэ гэхэд нь чаа тэрний хоолойг хутгалснаар сахалт доошоо там буга тонилно. Харин энэ хооронд мухар гартал Ли хүнийг хүүхэдтэй нь уулзуулна гэж хураад охин чинь өгчихсөн гэж хэлээд тэрнийг унтуулан хэл давнуулж зархаар машинд ачуулж байхад нь ашгүй цагдаа нар ирж тэрнийг аварна. Цагдаа нар яаж мэдж ирсэн бэ гэхээр манай хоёр ийм зүйл болж магадгүй гэж бодсон болохоор цагдаа руу салгаж мэдээлэл өгсөн энэ байж. Харамсалтай нь өгчээсээ мө харах шиг царайтай навч зогтчдаг. Даалууг ус аваад ирсэн сахалт өгчих. Жаав чи яаж байгаа юм бэ? Хүүгээ олох ганц боломжийг чи үгүй хийчихлээ гэж уурлахад жаав өөрийнхөө тухай ярина. 6 жилийн өмнө жаавгийн хүү өндөр халуурсан тул эмнэлэгт өргөж өгөхөд сахалт хүүг нь хулгайлж харин жолоог нь Лүү Юнан барьж явж байж. Сахалт замдаа хүүг унтуулах гэж байгаад дооцыг нэгтүүлснээс болж хүү нөөд болж эхнэр нь галзуугийн эмнэлэгт хэвдсэн. Харин мань хүн цагдаагийн багшийн ажлаасаа гарч сэтгэл заслын эмчилгээнд 6 сар сууж галзуурахын наагур явж байгаад ерөөсөө хүүг нь хулгайлсан хүнийг хайж олоод хүүгийнхээ өшөөг авъя гэж шийдээд хамаг байшин саваа зараад энэ хүртэл ирсэн байж. Тааш тийм баха. Юм бол бодлоор нь мөнгө гаргаж ирээд байсан. Жао даалууд хандаж сахалт чиний хүүг хулгайлаагүй. Өмнөх босс жин хүүг чинь хулгайлсан. Тэгэхээр олж чадвал чи хүүгээ олж чадна гэснээр манай хоёр жүүрэй тосгоны зүг даалуу босс харин жао тэрний туслахын дүрд орж очих болно. Жиний баруун сайлынхад гар болсон залуутай уулзах өмнө жао даалууд чи нүдний шилээ битгий тайлаар. Тэд нар хүүхдээ алдсан арцыг анддаггүй үлэн гөлгнүүд байгаа юм. Чи ер нь машиндаа сууж гэж хэлээд өөрөө жиний туслах дээр очиод за юу вэ нөхөш. Манай босс ч уулзаж бизнес ярих санаатай байна. Гэхэд залуу сахалт яасан гэж асуусанд би нухчихсан. Тэр бидэнд өгсөн амлалтандаа өрөөгүй. Тэглэж чи тэр нь дургүй байсан баха. Гэд аминда оноо авах гээд хичээсэн ч нөгөөх нь босстойгоо уулзуулах шинж байдгүй. Аргаа бараата бид хоёр бас босс чинь хүүдээ ихнэр хайж байгааг сонсоод харуулах хэдэн чанартай бараа байна л да. Байгалаасаа өгөлтөлтэй мис ороогүй. Гэж хэлснээр ашгүй жин тэднийг хүлээж авч уулзахаар болно. Дотогш ороход хинж харсан буянтай ах гэж хэлмээр бузар хөгшин тэднийг угтаж аваад юун түрүүнд бизнесийн санал тавьсанд баярлалаа. Гэхдээ би зодог тайлаад удаж байна. Та хоёрыг хүүд минь ихнэр танилцуулна гэхийг сонсоод оруулсан юм. Гэхдээ тэгээд ямар хүүхнүүд байгаа юм бэ? Гэж асуухад жаа Порнхабаас татсан могондо массаж хийхдээ ашигладаг байсан хэдэн хүүхний зураг аминд орно гэж бодоочгүй байж. Жин зургуудыг хараад эдгээр арай л завхай царайтай байна. Манай хүүд даруухан царайтай, ном уншиж ногоотой шулуудаг халамжтай хүн хэрэгтэй. Гэсэнд жаа наад чи байгаа Мя Халифа давгүй. Даруухан царайтай нүдний шил зүүдэг штэ гэж хэлээд тэрнийг алхахаар хутгаа гаргаж ирж дайрахын даваан дээр чиний мэдэл муутай хүн 3 хүүхдийн хамт мо наашэр манай гэр тоглоё гэсээр гарч ирснээ нэг нь шилэн хүзүүн дээр навчиг мэнгтэй байхыг хараад зог тусаж хутгаа далд хийгээд даалуу арга сэтэж охиныг авч явахын тулд төрөвшнөөс тэгвэл энэ бараа яаж байна? Халамжтай, хатуу үедээ гадуу шулуун ааштай хүн асарч чаддаг нэлээд үнэтэй бараа. Надад маш их мөнгөний өртөө. Амар төлөгч өртөө. Гэж хэлэхэд Жин Ли хүний зургийг хараад тийм ээ энийг чи хэлээд байсан байхгүй юу? Яг хүн асраа таламжлаад аваад явчихар эмхтэй байна. Гэд баярлахт нь даалуу хандыг шууд авч би маргааш тэнийг аваад ирье. Харин орондон та нэг хүн өгчээ бол. Гэхэд Жин надад тийм дүрэн байхгүй ч яхав энэ онцгой бараа болохоор энэ 3 хүүхдээс нэг нь аваад яваа. Би энэ эмэгтэйг ирэхээр нь баримт бичгийн шилжүүлээд өг. Ингэснээр манай хоёр Ли хүний охиныг аваад баяр танаргагүй буцаж явж байтал тэдний араас чиний хүмүүс ирэхийг харсан жаа даалууд чохныг аваа зүгт тэд хүн авч үлдэх гэж байгаа юм байна. Би зүгээр чи буцаж ирэх хэрэггүй. Ли хүнтэй суугаад охиных нь аав болоод сайхан амьдраарай гэж хэлээд тэр хоёрыг явуулаад өөрөө тэрний хүмүүст баригдан үлддэг. Охиноо өгсөн гэхийг X-ээс сонссон Ли хүн хамөрөнд живж өгөх гэж байхад нүдэнд нь зулцгануудтайгаа давхиж яваа туулаа харагдсанд өхөлгүй Facebook шалгатал даалуугаас охиныг олсон гэсэн чат ирж. Удалгүй даалуу охиныг дагуулсаар заваа тэрэн дээр ирж эцэст нь Ли хүн охиноо олж чаддаг.
Даалуу бүх болсон явдлыг Ли Хүнд хэлж би буцаж явна. Тэгэхгүй бол Жао эйгүүд нь чи хараа охинтойгоо энд байж бай. Гэсэнд Ли Хүн цагдаад хэлж болдгоо мó гэвэл хэрвээ тэгэх юм бол охины бүх бичиг баримт жинд байгаа болохоор Жао бид хоёр хүний наймагч болж хөвнө. Бас тэр тосгонд цагдаа нар очих юм бол хөөх юм уу Жао өгснээс ялгаагүй болохоор болохгүй гэх болно. Орон Ли Хүн өөрт нь тусалдаг эмэгтэй цагдаад алдсан охиноо олсон. Шинжилгээ хийгээд хамгаалтанд аваад өгөөч гэж гуйж байна. Цагдаа харин за чи шинжилгээний хариу гарч бүх бичиг баримт бэлэн болохоос нааш хүүхдийг авч явж болохгүй шүү. Хэрэг гарвал над руу залгаарай гэж хэлээд явна. Даалуу Ли Хүн дээр очиод маргааш чи явах хэрэггүй. Би бодлоо өөрчилсөн. Чи охиндоо хэрэгтэй гэж хэлсэн ч нөө би яахчгүй. Учир нь хүүтэн жинхнээсээ гэрлэх гэж байгаа болохоор би Жаод өөртөө тэрнийг аврахгүй бол би охиныхоо ээж байх эрхгүй гэж хэлэхэд Даалуу тэрэнд чамайг өгөх гэж мэдээгүй. Бас ойлгохоос айсанд мөнгийг чинь аваад зогцсонд уучлаарай. Гэвэл Ли Хүн тэр мөнгө бидний ловер хийж олсон мөнгөч хүүхдүүдэд хайх мөнгө маань байсан юм. Тэгсэн чинь чи гэж тэрний толгой мөрөөдө тоглож алдаад тэрнээс болоод би чамайг цагдаад өгч шүүхийн танхимд чиний эсрэг мэдүүлэг өгөхөөсөөр аргагүй төрсөн гэж хэлэхэд Даалуу би охины чинь хойдоо болохыг үнэхээр хүсэж байна гэж хэлснээр сэтгэл нь хөдөлсөн манай хоёр энэ олон жилийн дараа бэлгийн авдалд орно. Маргааш нь Даалуу тэрнийг жинд үргэж өгөхөд Ли Хүнийг харсан жиний эхнэр бөөн баяр шууд эхлэе. Гэхээр нь Ли Хүн та нар намайг хүүхэд төрүүлэхэд ашиглах гэж байгаа бол үгүй шүү. Би хууль ёсны гэрлэлт хүсэж байна. Бас Даалуу эзэн Жао ахыгаа хормын гэрчээр оруулна. Гэд бас аминда хамгаалаад байна. Жинч болгүй яах. Гэснээр тэрний гарсны дараа Даалууг ухаан алдуулж унгаана. Нэг сэрсэн тэрнийг хүлчихжээ. Яаж ийна гэтэл жин чи хүүхдээ алдсан биз дээ. Манайд хүүхдээ алдсан хүмүүсийг хэрдэг. Тэднийг энэ жиндээс амьд гарч байгаагүй. Хүүхдээ алдсан хүн надаас нуугдож чаддаггүй юм гэж хэлээд өчнөө хүүхдүүдийн зургийг тэрэнд үзүүлэхэд манай хүн өөрийн ирэхгүй тэр дундаас хүүгээ харцаараа хайж гейм алдчихнаа. Чин тэрэнд энэ зурган дээр хүүгийн зураг байгаа бол би чиний хүүг чамд өгье. Харин чи Жао галаад нүхийг дүүрэг. Харин тэр эмэгтэй үлдэж чи бидний нэг болж би хүүг чинь өгнө. Гэсэнд Даалуу Жаог нүх рүү түлхээд хутгын чиний туслах руу шидээд чин андаа би хүүгүй. Би эмэгтэй хүн дижиж чадахгүй учраас би чамд нэг зүйлийг сануулъя. Ач хүүд чинь үлийн үрн ирэх вít гэж хэлээд нүх рүү үсэрч ороод намайг ал. Та нар ойлгохгүй зүйл хийдэг. Би хизээж хүний намир ордгүй. Би хууль бус цагааштай тусалж хүний амь авардаг. Чи бидэнтэй намаа хийвэл чи ач хүүтэй болно. Хэрэг үгүй бол бид хоёрыг бол. Бид хоёрын сүнс танаа энд шүглээд ороолон болж үцүүлэе л та. Гэж итгэхтлэн жүжснээр тэрний шалгалтанд тэнцэж оройн хүүгийнх нь хормон дээр амьд мэлтийгээ тунд ажгүй сууж байтал мухар гарт төста баг хүмүүс ч гэсэн гарч ирснэ. Чиний урд Даалуугийн хүүгийн зарыг тавиад боосоо. Энэ над мулцсан гэж нөхөө. Жао харин сахалтаас өшөө авах гэж ирсэн. Энэ таны хүүтэй сууж байгаа эмэгтэй өмнө миний эмэгтэй байсан юм. Өчигдөр тэдэнд өгсөн охин чинь миний охин байхгүй юу? Гэхдээ энэ бол сайн хэрэг. Та намайг таньж авлаа. Одоо намайг ивэлд яв. Би таны хүү болоо таны овгийг авъя гэж дураараа солиорч хуцснаас нь болж жинхэнэ зодоо нүдэнтэй хутга шүүг нанчилдаантай буряд найр болж хөвөрд юм байгаа үст. Манай хоёрч мафи хүмүүстэй алалцж байх хоорондоо Ли Хүн жиний хүүг барьцаалан утас ол цагдаа руу залгаж мэдээлэл өгөөд манай хоёр булан шахагдж байдал эвгүйдэх үед нь Ли Хүн хүүгийнх нь хоолойд хутга тулгаж гарч ирээл. Жин чи мэдэх үү? Хүү чин тэнэг биш. Тэр чамайг хүний наймаа чин гэдгийг мэдээд том болохыг хүсээгүй гэсэн үнэн хэлэхэд хүү би тэнэг биш. Танаас болсон. Таны бузар болон ажлаас гэж хэлээд аавынхаа хүн алдаг хонгил руу гүйж цемент дүргсэн нөх рүү амиа хорлохоор орохт нь жин хүүгийнхээ араас орж хүүгээ аврах гэсэн боловч тэнкийсэн том юмыг яаж дийлхэвд. Өөрөө живжихгүй хүн шиг чүү агаар дээр гарч ирж байхад нь Жао орж ирээд энэ бол хувь тавилан. Би чам руу ирэхийн өмнө төөрч цангаж өөхөх шахсан ч нэг туулаа гинт машины хамар дээр гарч ирэхээр нь би алах гэсэн. Гэтэл Ли Хүн надаар алуулаагүй. Удалгүй тэр савтай сүү ярьж гарч ирснээр би тэрнийг ууж амь гарсан. Энэ бол хувь тавилан. Би энд чи энд дуусах байж тээ. Гэснээр Жаоч өхлийн шарх авсан байсан болохоор амьсгал хурааж, жинч мөн хүүтэйгээ амьсгал хураана. Ашгүй гадаа цагдаа нар чирж Даалууг эмнэлэг рүү авч явна. Нэр нөгөө мухар өстө аянганд нэргүүлж өгсөн. Болж өстө. Энэ явдлаас хойш хэдэн сарын дараа Ли Хүн зах дээр намайг хийж охин нь Даалууг аваа гэж дуудаад бас мань хоёр шинэ хүний өлгөд авахд бэлднэ.
Харин манай даалуу хүүхдээ алдсан эцэг эхчүүдийн группийн шинэ админ болж тэдэнд тусалж сэтгэлийн дэм өгөнгөө өөрөө ч бас хүүгээ хайж байгаагаар кино маань дуусна гэж. За ямар санагдав? Сонирхолтой байж чадсан гэж найдаж байгаа шүү манай үсчээ. Энэ хүртэл үзсэн чинь лайк, subscribe зэрэг дараад өгчих юм байлгүй тийм ээ. Дараагийн кино хүртэл түр баяртай заваа амтд байна. Сайн сууцгааж байгаарай. Өнөөдөрт ингэж болсон.